Төрийн шагнал хүртээх тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалд Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг Монгол улсын ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарилгаар батлагдсан Монгол улсын төрийн шагналын дүрмийг тус үндэслэн зарлиг болгох. Тулгар төрийн 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 115 ардын хувьсгалын 105 ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ардчилсан шин үндсэн хуулийн агуулга улс орны тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал үндэсний аюулгүй байдал хүний эрх чөлөө төрийн байгууллагын талаарх суур ойлголтуудын онлын үндсийг нь тайлбарлан таниулж нийтийг саян гэгэрүүлэх түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй хууль зүйн шинжилх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд профессоруудын туурвсан Монгол улсын үндсэн хуулийн эрх зүй сэдвт бүтээлд Монгол улсын төрийн шагнал хүртээсвэ. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөв. Монгол улсын үндсэн хуулийн эрх зүй бүтээлийн багийн ахлагч Данзангийн Лүндэ Жанцан. Монгол улсын гавьяат хуульч хууль зүйн шинжилх ухааны доктор профессор. Төрийн шагнал хүртээх тухай. Дугаар 100. Монгол улсын ангаах ухааны салбарт зүрхний тэтэм судсан доторх мэс засал эмчилгээний орчин үеийн арга техник технологиг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж тэтэм судасны цусны урсгалыг цогцоор нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг шин түвшин хүргэсэн ангаахын шинжилх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэн профессоруудын гүйцэтгэсэн зүрхний тэтэм судасны бичил болон судсан доторх мэс засал эмчилгээний арга технологиг цогцоор нэвтрүүлсэн сэдвт бүтээлд Монгол улсын төрийн шагнал хүртээсвэ. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөв. Зүрхний тэтэм судасны бичил болон судсан доторх мэс засал эмчилгээний арга технологиг цогцоор нэвтрүүлсэн бүтээлийн багийн ахлагч Зундуун Лав Сүрэн. Улсын 3 дугаар төв эмнэлгийн судсан доторх оншилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч Монголын ангаах ухааны академийн гишүүн академич ангаах ухааны доктор профессор Монгол улсын хүний гавьяат эмч. Багийн гишүүд Сэдв уучийн төмөр очороо улсын 3 дугаар төв эмнэлгийн захирал ангаах ухааны доктор профессор Монгол улсын хүний гавьяат эмч. Начингийн Баасан Жава. Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын эмч улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын зөвлөх эмч ангаахын шинжилх ухааны доктор профессор шинжилх ухааны академийн гишүүн академич. Даваагийн Цэгэн Жава. Танаа эмнэлгийн захирал улсын 3 дугаар төв эмнэлгийн судасны мэс заслын зөвлөх ангаахын шинжилх ухааны доктор профессор Монгол улсын хүний гавьяат эмч.
Цэрэн доржин дамдын сүрэн. Улсын 3 дугаар төв эмнэлгийн судсан дотор гоншилгоо эмчилгээний төвийн эмч клиникийн профессор. Төрийн шагнал хүртээх тухай дугаар 101. Дүрслэх урлагийн салбарт орчин цагийн боржин чулуун сэлбэрийг хөгжүүлэхэд авиас чадвараа дайчлан ажиллаж, нүүдэлчдийн түүх соёл, зан заншлыг илэрхийлсэн олон шилдэг бүтээл туурман Монгол улсын дүрслэх урлагийн салбар чулуун сэлбэрийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран баримлч Цэрэн доржин энх тайвны 12.5 м өндөртэй гантик чулуун Бурхан багшийн босоо сэрэг дүр сэдвт бүтээлд Монгол улсын төрийн шагнал хүртээсүгэ. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөврөлсөв. Цэрэн доржин энх тайван Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран баримлч. Төрийн шагнал хүртээх тухай дугаар 102. Математик, физик, инженерчлэлийн салбарын тулгамдсан асуудлуудыг тооцооллын өндөр наривчлалтаар шийдвэрлэх арга замыг нээж, орчин үеийн тооцон бодох математикийн онол арга зүй хэрэглээний салбарт олон улсын түвшинд үнэлэгдсэн математикийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд профессоруудын туурвсан орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол чиглэлүүд хэрэглээ сэдвт бүтээлд Монгол улсын төрийн шагнал хүртээсүгэ. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөв. Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол чиглэлүүд хэрэглээ сэдвт бүтээлийн багийн ахлагч Туулын Жандов, Шинжлэх ухааны академийн математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Монгол улсын төрийн сойрхолд Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич профессор. Багийн гишүүд Оч Бадрахын Чулуун Баатар, Шинжлэх ухааны академийн математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Монгол улсын төрийн сойрхолд академич шинжлэх ухааны доктор. Эрүүчин очрын Мэжид Дорж, Монгол улсын боловсролын их сургуулийн математик байгалийн ухааны сургуулийн багш, шинжлэх ухааны доктор, дэд профессор. Вандандогийн Үлзий Баяр, шинжлэх ухааны технологийн их сургуулийн проректор, математикийн ухааны доктор. Төрийн шагнал хүртээх тухай төрийн шагнал хүртээх тухай дугаар 103.
Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд үний болон унтны усны физик гидрохимийн иж бүрэн судалгаа хийж унтны усанд агуулгадж буй цацраг өвдөгт элементийн агууламжийг тодорхойлон хүн амын эрүүл мэнд, эдийн засаг, шинжлэх ухаан технологийн практикийн өндөр ач холбогдолтой цацрагийн хяналт шинжилгээний эхлэлийг тавьсан математик, физик, химийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд профессоруудын тойрвсон Монгол орны унтны усан дэх уран сэдэвт бүтээлд Монгол улсын төрийн шагнал хүртээсвэ. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлсв. Монгол орны унтны усан дэх уран сэдэвт бүтээлийн багийн ахлагч Хиньяйтийн цоохүү. Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Монгол улсын гавьяат багш шинжлэх ухааны доктор профессор. Багийн гишүүд оюун цэцгийн Болормаа Монгол улсын их сургуулийн химийн техникийн эрхлэгч доктор профессор. Норвегийн тэгш баяраа эдийн засаг хөгжлийн яамны харьяа шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал доктор. Төрийн шагнал хүртээх тухай дугаар 104. Монголын соёл урлагийн салбарт авьяас бэлэг хөдөлмөр зүтгэлээ зориулан хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвиш олон арван шилдэг бүтээлээрээ Монголын ард түмний сонрыг мэлааж соён гэгэрүүлж ирсэн Улсын филармоны Ахмад уран бүтээлч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Гадангийн алтан хуйгийн симфон вариац хөгжмийн бүтээлд Монгол улсын төрийн шагнал хүртээсвэ. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлсв. Гадангийн алтан хуйга Улсын филармоны Ахмад уран бүтээлч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Эрхэм хүндэт эрдэмтэн мэрэгдээ, эрхэм хүндэт авьяастан бэлэгтнүүдээ, хүндэт зочдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Толгор төр байгуулагчдын түүхт 2235, их Монгол улс байгуулагдсны 820, үндэсний эрхлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, ардын хувьсгалын 105, арслан хувьсгалын 36 жилийн хувьд тохиолдуулан төрд ёсны их баяр, үндэсний их баяр наадмын босхон дээр улс их орныхоо хөгжил дэвшилд өөрийн мэдлэг боловсрол, аюулаас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан та бүхнийг шинэ онцгой тойрвол шилдэг гарамгай бүтээлд төрийн сойрхол хүртээж байна.
Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн агуулга, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх чөлөө, төрийн байгууллын талаарх суур ойлголтуудын онолын үндсийг нь тайлбарлан таниулж, нийтийг соён гэгэрүүлэх, үндсэн хуульд ёсыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжилгээ ухааны доктор профессор Данзангийн дүндэж янзсан Монгол улсын гавьяат багш, хууль зүйн шинжилгээ ухааны доктор профессор Чимдийн Инхбаатар нарын төрөвсөн Монгол улсын үндсэн хуулийн эрх зүй сэдвт бүтээлд Монгол улсын ангаах ухааны салбар зүрхний тэтэм судсан дотор мис засал, эмчилгээний орчин үеийн арга, техник, технологиг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, тэтэм судасны цусны урсгалыг цогцоор нь нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг шин түвшинд хүргэсэн, улсын 3 дугаар төв эмнэлгийн цусан доторх онцлогоо эмчилгээний төвийн зөвлөх эмч, Монголын анаах ухааны академийн гишүүн, академич, анаах ухааны доктор профессор, Монгол улсын хүний гавьяат эмч Зундун Лавгсүрэн, улсын 3 дугаар төв эмнэлгийн захирал, анаах ухааны доктор профессор, Монгол улсын хүний гавьяат эмч Сэдв очрын Төмөр очир, улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний мэс засын зөвлөх эмч, анаахын шинжилгээ ухааны доктор профессор, шинжилгээ ухааны академийн гишүүн, академич, Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч Начингийн Баасанжов, Бомба санаа эмнэлгийн захирал, улсын 3 дугаар төв эмнэлгийн судасны мэс заслын зөвлөх, анаахын шинжилгээ ухааны доктор профессор, Монгол улсын хүний гавьяат эмч Даваагийн Сэгэнжов, улсын 3 дугаар төв эмнэлгийн судсан доторх оншилгоо эмчилгээний төвийн эмч клиникийн профессор Цэрэн доржийн Дамжин сүрэн нарын төрөвсөн зүрхний тэтэм судасны бичил болон судсан доторх мэс засал эмчилгээний арга, технологиг цогцоор нэвтрүүлсэн сэдвт бүтээлд Дүрс хурлын салбарт 30 гаруй жилийн хөдөлмөрөө зориулан орчин цагийн боржин чулуун сэдвийг хөгжүүлэхэд аюулс чадвараа дайчлан ажиллаж, нүүдэлчдийн түүх соёл, зам заншлыг илэрхийлсэн олон шилдэг бүтээл төөрвөн Монгол улсын дүрс хурлын салбар чулуун сэдвийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын урчуудын үйлдлийн гишүүн Уран баримлц Цэрэн доржийн их тайвныг 12.5 м өндөртэй гандаг чулуун бурхан багшийн босоо сэрэг дүр сэдвт бүтээлд математик, физик, инженерчлэлийн салбарын толгомжсон асуудлыг тооцооллын өндөр наривчлалтай шийдвэрлэх арга замыг нээж, орчин үеийн тооцсон бодох математикийн онол арга зүй хэрэглээний салбарт олон улсын төвшөнд үнэлэгдсэн Шинжилгээ ухааны академийн математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол улсын төрийн сойрхол, Монгол улсын шинжилгээ ухааны гавьяат зүтгэлтэн академич профессор Тугалын Жанлав, Шинжилгээ ухааны академийн математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол улсын төрийн сойрхол, академич шинжилгээ ухааны доктор Очбадрахын Чулуунбаатар, Монгол улсын боловсролын их сургуулийн математик байгалийн ухааны сургуулийн багш, шинжилгээ ухааны доктор дэд профессор Эренчин Очрын Мэжид Дорж, шинжилгээ ухааны технологийн их сургуулийн проректор, математикийн ухааны доктор профессор Вандан Доогийн Үлзий Баяр нарын төрөвсөн орчин цагийн тооцсон бодох математикийн шинэ онол чиглэлүүд хэрэглээ сэдвт бүтээлд Монгол улсын хэмжээнд үндэсний усны дах ураны физик, гидрохимийн иж бүрэн судалгаа анх удаа цогцоор нь хэрэгжүүлж, ураны агуулмж тархалтын зураглалыг боловсруулан усны цацрагийн хяналт шинжилгээ мониторингийн шинжилгээ ухааны үндэс суурийг бүрдүүлж, хүн амын эрүүл мэнд, усны аюулгүй байдал, шинжилгээ ухааны технологийн хөгжилд хэрэглээний өндөр ач холбогдолтой суур судалгааг бий болгосон шинжилгээ ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол улсын гавьяат догш шинжилгээ ухааны доктор профессор Хянатын Цооху, Монгол улсын сургуулийн химийн танхимын эрхлэгч доктор профессор Оюун Цэцгийн Болормаа, эдийн засгийн хөгжлийн яамны харьяа шинжилгээ ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал доктор Норвын Тэгш Баяр нарын төрөвсөн Монгол орны усны ундан дах уран сэдвт бүтээлд Монголын соёл урлагийн салбарт 40 гаруй жил авьяас мэддэг хөдөлмөр зүтгэхээр зориулан хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ төөрөж олон 10 шилдэг бүтээлээр Монголын ард түмний сонзыг мэлааж соён гэгэрүүлж ирсэн улсын бэлбэрийн ахмад уран бүтээлч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Гадангийн алтан хуйгийн симфон вариац хөгжмийн бүтээлд Монгол улсын төрийн шагнал тос үртээлээ. Та бүхний түмэн олондоо хүлээн зөвшөөрөгдөж төр улсдаа үнэлэгдсэн гарамгай бүтээлд төрийн шагнал хүртэн ийхүү алдаршуулж байна. Монгол төрт ёсны уламжлал, их соёлын дархлаа, үндэсний их баяр наадмын босгон дээр
төрийн шагнал хүртсэн эрхэм хүндэт та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргье. Төр түмнийхөө өндөр итгэл өргөн хүндлийг хүртэж амжилт бүтээлээ баттган алдар цолоо бадрааж явахын үлзийтэй сайхан өрөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Та бүхний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хамт олонд бас сайн сайхан бүхнийг хүсээрөөй. Тун удахгүй болох улсынхаа их баяр наадмаар дэнч хотоотл сайхан баярлаараа. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодрох болтугай. Монгол улсын төрийн дуулал